Яг өнөөдрийн байдлаар 1992 онд батлагдсан үндсэн хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ үеийн 6 дугаар зүйлийн 1-р заалтыг бид бүгд мэднэ. Гэвч ахиныг уншаад өгье. Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл төрийн хамгаалтанд байна хэмээн заажээ. Одоо үүнийг тайлбарлая. Байгалийн баялаг нь гагцхүү ард түмний мэдэлд байна гэдэг нь нийт 3,238 мянган хүний өмч гисэн үг. Харин үүнийг нь төрөл уурчдад алдчихгүй шиг хамгаалж хадгалж байх ёстой гэснийг төрийн хамгаалтанд байна гэдэг үгээр яг таг зааж өгчээ. Одоо эргэж хараад нэг үзье. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа энэ үндсэн хуулинд газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг нь Нянтаашрын мак, Чойжсрынгийн хурд, Чимбатын гацуурт, Элбэг доржийн ачид ихт, Хар отгоогийн азаргын гол чонт, Дэлгэр сайхны бол төмөр ерөө гол болон бусад нэр хүү компаниудын мэдээлэл байна гэж хаан заасан байна. Хаанч тэгж заагаагүй. Гэтэл үндсэн хуулинд заагдаагүй батал яахлаараа энэ хэдхэн компани өмж олчихдаг вүлээ? Энэ хуулийн 6-гийн 3-т байгалийн баялагийг ашиглах төрийн бодлого нь газрын хэвлийн баялагийн үр өгөөжийг үндэсний баялагын санд төлрүүлж тэгш шударгаар хүртээгэж чиглэнэ хэмээн заасан байна. Тэгэхээр төр хэн нэг хүнд баялагийг тэр жигтэнд бэлэглэх бус хэн нэг хүнийг тэнд ажилуулж олсон ашгаа зөвхөн ард түмэндээ тэгш шударгаар хуваах ёстой болж таарлаа. Гэвч өнгөрсөн 30 жил энэ хуулийг 100% зөрчиж иржээ. Хууль зөрчигдсөн бол түүнийг цагдаа шүүхийн шийдвэрээр буцааж засдаг, хариуцлага хүлээлгдэг. Тийм болохоор одоо төр үүргээ биелүүлж алдагдсан орд газруудаа ард түмэндээ тэгш шударгаар хуваа өгч хөрөнгө оруулагчдад гаргасан зардлыг нь төлөхтөл болчих юм байна. Ер нь бол тэд гаргасан зардлаа айл хэдийнэ хэдэн мянга дахин нуглаад авчихсан шүү дээ мэдээж. Салхитын орд бол яг л энэ хуулийн дагуу Монголын ард түмэндээ эргэн ирсэн баялаг. Тийм болохоор одоо үлдсэн ордуудаа хураан авч ард түмэндээ хуваарлан үндсэн хуулиа биелүүлцгээе. Та бид энд л нэгдэж тэмцэх ёстой.